За сайн байцгаана уу хүүхдүүдээ, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн хичээл бол 11-р ангийн тригонометрийн үндсэн адилтгалууд. За сурагчид та бүхэн сурах хүчээ гаргаад мөн дэвтрээ гаргаад багштайгаа хамтарч ажиллахыг урьж байна. За бидний өнөөдрийн зорилго бол тригонометрийн үндсэн адилтгалуудыг томьёолох, батлах, бодлого дасгал бодоход хэрэглэх ийм зорилготой. За зорилготой хүрэхин тулд дараах зорилтуудыг тавьж байна. За нэгж радиустай тойрог дээр бол тригонометрийн үндсэн харьцаануудыг бичих, за Пифагорын теорем ашиглаж бас үндсэн адилтгалуудыг гаргах, тэгээ бодлого дасгал бодох ийм зорилттой байна. За ингээд бүгдээрээ хичээлд орё. За бид өмнөх хичээлээр тригонометрийн нэгж тойргийн тухай тодорхой дэлгэрэнгүй сайн үзсэн байгаа. За одоо ингээд нэгж тойрог дээр үргэлжлүүлээд ярья. За координатын ихтер координатын ихээс ОА радиусыг тэмдэглэе. За ОА радиусыг бүгдээрээ альфа өнцгөр цагийн зүүнний эсрэг буюу эрг чиглэлийн дагуу альфа өнцгөр эргүүлэхэд за Б цэг А цэгийн дүр нь бол Б цэг үүссэнгээ. За тэгвэл радиус маань нэгж радиустай байгаа. За А цэгийн координат нь бол 1 тэг. За Б цэгийн координат бол x y гээ. За Б цэгээс абсцисс тэглэлт татсан перпендикуларын суурийг бүгдээрээ тэмдэглэе. С цэгээр. За С цэгийн координат бол x тэг. За Б цэгээс мөн адилхан ординат тэглэг рүү перпендикулар татсан суурийг бүгдээрээ С D гэж тэмдэглэе. За D цэгийн координат бол тэг y. За эндээс бид өмнөх хичээлээр за x гэдэг бол өнцгийн косинус гэдэг тухай үзсэн байгаа. За y гэдэг бол тухайн өнцгийн синус гэдэг тухай үзсэн байгаа. Синус альфа. За одоо бүгдээрээ энэ дотор үүсэж байгаа тэгшинцэгт гурвалжныг ажиглая. За ямар гурвалжин гэхээр O, B, C гэсэн гурвалжныг ажиглая. O, B, C. За O, B, C гурвалжин дээр тэгшинцэгт гурвалжны Пифагорын теорем бичвэл за O, C-гийн квадрат дээр нэмэх нь O, C-гийн квадрат дээр нэмэх нь C, B-гийн квадрат тэнцүү. За O, B-гийн квадрат буюу манай радиусын квадраттай тэнцүү гэсэн Пифагорын теорем байна. За ОЦ эндээс ОЦ бол ОЦ-гийн урт бол манайхаар x урттай гэдгийг харж болно. За x гэдэг маань дээр хэлсэн косинус альфа. За CB-гийн уртыг тайлбарлая. CB-гийн урт бол OD-гийн урттай тэнцүү. OD-гийн урттай тэнцүү. Y-тэй тэнцүү. OD гэдэг маань y. За эндээс синус альфа. За тэгвэл бүгдээрээ Пифагорын адилтгалдаа орлуулан бичвэл за ОЦ гэдэг маань косинус квадрат альфа нэмэх нь за CB гэдэг маань болохоор синус альфа тэнцүү ОБ гэдэг маань манай радиус 1 гэж байна. За үүнийг бол тригонометрийн үндсэн адилтгал гэдэг байх нэ. За үндсэн адилтгал. За өмнөх хичээлээр мөн ординатыг абсцисс тарьцуулсан харьцаа бол танкс альфа гэж үзсэн байгаа. За эндээс танкс альфа гэдэг бол x y-ийн оронд орлуулах юм бол y бол синус альфа. За x бол косинус альфа гэсэн бас нэгэн адилтгалыг үүсэж байгааг бол харж болж байна. За үндсэн адилтгалуудыг бол бид нэр дасгал жишээн дээр маш олноор хэрэгэлдэг байгаа. За жишээлбэл хувиргалт хийж үзүүлье. За косинус альфа тэгээс ялгаатай үед за үндсэн адилтгалын хоёр талыг косинус альфад хуваая. За косинус квадрат альфад хуваая. За косинус квадрат альфад хуваахаар косинус квадрат альфа маань 1 нэмэх нь синус квадрат альфа маань
танкс квадрат альфа тэнцүү нэгийг хуваах нь косинус квадрат альфа. За бас нэгэн адилтгал үүсэж байгааг та бүхэн харж байна. За үүнтэй төстэйгээр үндсэн адилтгалуудыг бол их олон янзаар хувиргаж бодлогонд ашиглаж хэрэглэдэг юм аа. За үүнтэй адилхан би бас нэг хувиргалт харуулъя. За синус альфа тэгээс ялгаатай үед за үндсэн адилтгалын хоёр талыг синус квадрат альфад хуваая. За синус квадрат альфад хуваахаар косинус квадрат альфа маань катангс квадрат альфа болно. Нэмэх нь синус квадрат альфа маань 1 тэнцүү нэгийг хуваах нь синус квадрат альфа. За үндсэн адилтгал маань дүрсээ хувиргаад олон янзаар биднэрт бол тааралддаг гэсэн үг байна. За одоо багш нь жишээ бодлого та бүхэнд бодож хамтарч ажиллая. За багштайгаа хамтраад жишээ бодлогод бодъё. За жишээ 1. Нэмэх нь синус квадрат альфа үржих нь нэмэх нь косинус квадрат альфа. За илэрхийллийг хялбарчил гэсэн бодлогыг авч үзье. Илэрхийллийг хялбарчил. За тэгвэл эхний хоёр гишүүнийг ажиглавал синус квадрат гэсэн ижил үржигдэхүүн байгаа. За ижил үржигдэхүүнийг хаалтнаас гаргавал синус квадрат альфа хаалтан дотор косинус квадрат альфа нэмэх нь синус квадрат альфа. За нэмэх нь косинус квадрат альфа тэнцүү. За энд бидний үндсэн адилтгал гарч ирж байна. За үндсэн адилтгал маань бол нэгтэй тэнцүү учраас нэгийг энд орлуулбал за синус квадрат альфа үржих нь 1. За нэгийг бол бичгүйгээр үржүүлэгч та учраас ингэж бичье. За тэгвэл дахин үндсэн адилтгал маань гарч ирж байна. За тийм учраас манай илэрхийллийн утга бол нэгтэй тэнцүү байх нэ. За бүгдээрээ дараагийн жишээнд анхаарлаа хандуулаарай. Косинус квадрат альфа хасах нь 2 синус квадрат альфа. За хасах нь 1 илэрхийллийг хялбарчил гэсэн бодлого байна. За энд бүгдээрээ косинус квадрат альфаг үндсэн адилтгалаасаа ялгая. За тэгвэл энд багш нь бичье. Косинус квадрат альфа гэдэг бол үндсэн адилтгалаас нэгээс хасах нь синус квадрат альфатай тэнцүү. За тэгвэл косинус квадратын хооронд тэнцүү чанартай хэмээн орлуулан бичвэл нэгээс хасах нь синус квадрат альфа хасах нь 2 синус квадрат альфа хасах нь 1. За энд төсөөтэй гишүүдийг бол эмэгтгэн. За энд бол нэгээс нэг хасаа тэг гарна. За төсөөтэй гишүүдийг эмэгтгэхэд бол хасах тэмдэгтээ 3 синус квадрат альфа гарах нэ. За дараагийн нэг жишээг бүгдээрээ хамтарч бодъё. За бидэнд бол үндсэн адилтгал маань бол олон хэлбэрээр тааралдана. Түүний бас нэг жишээ бол синус альфа тэнцүү 4-1. За энд альфа өнцөг маань тэгээс 180 градусын хооронд байх үед бол за косинус альфаг олоорой гэсэн бодлого. Косинус альфагийн утгыг олоорой гэсэн бодлого. За тэгвэл бид нар үндсэн адилтгалаа хэрэглэнэ. За косинус альфаг үндсэн адилтгалаас ялгахдаа косинус квадратаар ялгана. За косинус квадрат альфа өмнө бид бол ялгсан. Дээр за багш нь дахиад бичье. Синус квадрат альфатай тэнцүү. За бидний зорилго бол косинус альфаг олох гэж яваа. За тэгвэл бүгдээрээ яах вэ? Косинус квадрат альфа тийм ээ. За тэгвэл бүгдээрээ косинус альфа гэдэг бол хоёр талаас нь язгуур авах юм бол нэмэх хасах тэмдэгтээ нэгээс хасах нь
синус квадрат альфа авах нэ. За энд нэмэх хасах гэсэн 2 утга гарах уу гэдэг асуудал биднэрт гарч ирж байна. За тэгвэл альфагийн нэг утганд функцийн нэг утга харгалздаг учраас цор ганц утга харгалзах ёстой учраас бид нар бол нэг хариуг сонгож авах хэрэгтэй. За яг энэ тохиолдолд ирээд хүүхдүүдээ өнцгийнхөө альфа өнцгийнхөө аль мөчөд оршиж байгааг нь харах хэрэгтэй юм аа. За ингийн тулд 90 градусаас 180 градусын хооронд альфа өнцөг оршиж байна. Энэ гэдэг бол 2 дугаар мөч. За 2 дугаар мөч дээр оршиж байгаа косинус гэдэг бол бидний өмнөх үзсэн хичээл ёсоор хасах тэмдэгтэй байхыг анхаарна. За косинус альфа хасах байхыг анхаарах юм бол косинус альфа хасах тэмдэгтэй язгуурын дор 1-ээс хасах нь. За синус квадратын оронд 4-ийн 1-ийг орлуулах юм бол 4-ийн 1-ийн квадрат бол 16-ны 1. Эндээс тохируулах өрчтгөн өгнө. За эндээс 16-аас хасах нь 1 буюу 16-ны яг хасах тэмдэгтэй 16-ны зурдор 15 байх нэ. За язгуураас чөлөөлөх юм бол хасах тэмдэгтэй 4-ний язгуурдор 15 гэж хэлж болох нэ. За дараагийн нэг жишээг авч үзье. За танкс альфа язгуурдор 3 ба за альфа өнцөг маань тэг градусаас 90 градусын хооронд байх үед за косинус альфа синус альфа за катанкс альфагийн утгуудыг олоорой гэсэн бодлогыг авч үзье. За танкс альфа гэдэг нь бидний адилтгал ёсоор синус альфаг хуваах нь косинус альфа язгуурын дор 3. За гэтэл биднэрт синус альфа косинус альфа хоёуланг нь олох юм чухал асуудал гардаг. За тийм учраас эндээс бүгдээрээ үндсэн адилтгалынхаа өмнөх гаргасан хэлбэрийг сануул танкс квадраттай адилтгал биднэрт байгаа. За эндээсээ бүгдээрээ косинус квадратыг ялгая. За эндээс косинус квадрат бол юутай тэнцүү гэхээр косинус квадрат альфа тэнцүү 1-ийг хуваах нь 1 дээр нэмэх нь танкс квадрат альфатай тэнцүү. За хоёр талаас нь мөн адилхан язгуур авбал косинус альфа бол за нэмэх хасах тэмдэгтэй язгуурын дор 1-ийг хуваах нь 1 дээр нэмэх нь танкс квадрат альфа ах нэ. За энд өмнөх бодлоготой адилхан асуудал гарч ирж байна. За косинус альфа бол нэмэх хасах тэмдэгтэй хоёр сонголтон дээр ирж байна. Эндээс бид нэр эргээд альфа өнцгийнхөө хүчийг харах юм бол за альфа өнцөг маань 1-р мөчөд оршиж байгаа учраас 1-р мөчийн хувьд танкс, катангс, синус, косинус бүгдээрээ яг эерэг тэмдэгтэй учраас за эерэг тэмдэгтэйг сонгож явна гэсэн. За тэгвэл косинус альфагаа өргөжлүүлээ бүгдээрээ косинус альфа бол 1 хуваах нь 1 дээр нэмэх нь за биднэрт бол танкс язгуур дор 3 гэж өгөгдсөн учраас танкс квадрат бол 3-тай тэнцсэн. За эндээс цааш нь за 4-ний 1-ээс язгуур авах юм бол язгуур дор одоо 4-ний 1 гэсэн үг. За язгуураас чөлөөлөгдөд 2-ний 1-тэй тэнцүү гэж гарах нэ. За бид бол косинус альфагийн утгыг оллоо. За бидний бодлогын асуулт бол синус катангсыг олоорой гэсэн асуулттай байгаа учраас сурагчид та бүхэн бас бие дааж гэртээ бодлогоо бодоорой. За катангс альфагийн хувьд бол танкс катангс хоёрын үржүүр нэгтэй тэнцүү гэсэн бас адилтгалыг ашиглаж болох юм аа. За ингээд бүгдээрээ дараагийн жишээг бодъё. Синус куб альфа нэмсэн косинус куб альфа хуваах нь 3 косинус альфа хасах нь синус альфа хасах нь синус квадрат альфа. За илэрхийллийг хялбарчил гэсэн бодлого байна. За
За энэ илэрхийллийг хэлбэрчлэхийн тулд за энд нэг өгсөн нөхцөл байгаа. За энд өгсөн нөхцөл нь болохоор танкс альфа бол хоёртой тэнцүү үед илэрхийллийг илэрхийллийн утгыг бид нар олох нэ гэсэн үг. За хүртүр болоод хуваарийг косинус альфад хуваахад за энд багш нь эхний бутархайг тусад нь авч үзье. За тэгвэл синус куб альфаг косинус альфад хуваахад синусын квадрат альфа өөрчлөх нь танкс альфа болно. Учир нь синусын нэг зэргийг синус альфа косинус хувааж байгаа учраас танкс бас гарч иж байна гэсэн. За косинус куб альфаг косинус альфад хуваахаар косинус квадрат альфа. За хуваарьт за 3 косинус альфаг косинус альфад хувааж байгаа учраас 3 хасах нь синус альфаг косинус альфад хувааж байгаа учраас танкс альфа. За эндээс бид нэр танкс альфа тэнцүү хоёртой тэнцүү гэдгийг анхааран орлуулан бичвэл за 2-ыг үржих нь синус квадрат альфа нэмэх нь косинус квадрат альфа хуваах нь 3-аас хасах нь за танкс альфа маань 2-той тэнцүү. За бутархайгаа ялгаад бичлээ. За бутархай хуваар бол 1-тэй тэнцүү гэдгийг тооцвол үндсэн бодлогоо үргэлжлүүлэн бичье багш. За үндсэн бодлого маань 2 синус квадрат альфа за хүртүрт косинус квадрат альфа хасах нь за бодлогот маань синус квадрат альфагаас хасч өгсөн байгаа. За эндээс харвал за синус квадрат альфаг багш нь дэлгэрэнгүй задлан бичье. За 2 синус квадрат альфа бол синус квадрат альфа дээр нэмэх нь синус квадрат альфа нэмэх нь косинус квадрат альфа хасах нь синус квадрат альфа байх нь. За эндээс төсөөтэй ижил гишүүдийг яах вэ? За австгал синус квадрат альфа дээр нэмэх нь косинус квадрат альфа үлдэх нь байна. За үүнийг бид бол үндсэн адилтгал гэж хэлж байгаа учраас үндсэн адилтгалаа ашиглавал бидний олох утга бол 1-тэй тэнцүү байх нэ. За бусад жишээ бодлого дасгалуудыг хүүхдүүдэд үргэлжлүүлэн сурах чигтэйгээ сайн ажиллаарай. Тэгээд багшийнхаа тайлбарлсан бодлогуудыг бас баттган өөрөө бас дараа нь бодож үзээрэй. За өнөөдрийнхөө хичээлийг бүгдээрээ хамтраад дүгнэе. За өнөөдөр бол бид хамтраад тригонометрийн үндсэн адилтгалыг Пифагорын теоремын тусламжтайгаар бол баталж гарган авлаа. Мөн үндсэн адилтгалууд маань дүрсээ хуурган олон янзаар биднэрт бол тааралдахыг бас дээрх слайдаас үзэж болно. Танкс, катанксын үр жүр нэг байх, тэр үр жүрийг хуургаад танкс бол нэг хуваах нь катанкс альфа байх гэсэн олон янзын дүрстэйгээр биднэрт таардаг байх нэ. За эндээс бид нар өнөөдөр бол үндсэн адилтгалын хоёр талыг косинус квадратд хуваах замаар бас нэгэн адилтгалыг гаргаж авлаа. Синус квадратд хуваах замаар бас л нэг адилтгалыг гаргаж авлаа. За ингээд хүүхдүүдээ асууж тодруулах зүйлөө багш нартайгаа сайн холбогдоорой, сурах хүчтэйгээ сайн ажиллаарай гэж багш нь захиа. За та бүхэндээ сурлагын өндөр амжилт хүсье.